Эрхэм хүндэт үзэгчдээ бидний зүгээс бэлтгэн хүргэдэг Баяр наадмын нэвтрүүлгийнхээ шинэ дугаарыг хуучнаар Түшээдхан аймгийн Далаагүний хошуу, одоогийн Өвөр ханга аймгийн Баян өндөр сумын бөмбөгийн 1-р угаас бэлтгэн хүргэж байна. Баян өндөр сумаас олон зуун шилдэг малчид хөлмөрч үеийн үед төрөн гарсаар ирсэн. Улс аймгийн авраг малчдаараа аймагтаа төдийгүй улсдаа тэргүүлдэг сум юм аа. Ажиж хөдөлмөрч хичээнгүй ард түмэн өвгдийнхөө залгамж халаа болж Эрдэнэт мас сүргээхэн ашиг шим эх орныхон хөгжилд оруулсан хувь нэмрээ үнэлүүлж Монгол улсын авраг малчин болсон малчид бол Баян өндөр сумын бөмбөгийн 1-р малчид болох Долгор сэрэнгийн Нямзав Дондгийн энхт байнаар үлээ. Тэдний хувьд буурлын буйнаас ихтэй малч эрдмийг өвлөж өөрсдийн мал сүргээ өсгөн өржүүлж хөдөө аж ахуйн салбарт тасралтгүй 40 гаруй жил ажилласан хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж 17 дугаар жарны элдв эрдэт хэмээх модон могой жилийн босгон дээр Монгол улсын авраг малчин өрхөөр тодорсон юм аа. Энэх хүндэтгэл энэ цолныхон баярыг ах トゥ төрөл төрөсөд найз нөхөд нутгийн олон төмдөг хуваалцаж 2025 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Монгол улсын авраг малчин цолныхоо Мялаалаг баяр наадмыг хийсэн юм аа. Хоёр малчны хувьд эрт дээр үеэс өвдөгдөж ирсэн малч сайхан ухааныг өвлөж өөрсдийнхөө мал аж ахуйн салбарт тасралтгүй олон жил хүчин зүтгэж улс их орон сум орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж олон талын хөдөө аж ахуйн салбарт оруулсан энэ сайхан зүтгэл амжилт нь Монгол улсын авраг малчин цол авах боломжийг үүсгэжээ. Ингээд бид бүхэн Монгол улсын авраг малчин цолны Мялаалаг баяр наадмын өмнө эрхэм сайхан малчидтайгаа уулзаж хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөрлөж ирсэн тэр сайхан түүх, амжилт, ололт өөрсдийнх нь ажил амьдралын талаар халуун дулаан сайхан яриаг өрнүүлсэн юм аа. За сайхан цоч юу та? Сайхан цоч байна. Сайхан цоч байна уу? Сайхан. За тэгээ юуны өмнө одоо бас Монгол улсын авраг малчныхаа Мялаалаг баяр наадмыг хийж байгаа танд бас талархал төвшүүлье. Баярлалаа. За тэгээд хоёулаа сайхан таны тууж өнгөрүүлсэн ажил амьдрал энэ сайхан малчин заяаны талаар бас ярих гэж бодож байна. Тэгэхээр та бас өөрийнхөө сайхан танилцуулаад өөрийнхөө сайхан төрүүлж өсгсөн эрхэм сайхан аав ээжийнхээ талаар удам угсааныхаа талаар ярихгүй да. Манай би өөрөнгө баян төрж өссөн. Тэгээд эцэг гардаг багаас сургуульд нэг зугаагүй 3 дугаар анги төгсөөд гарцсан мал болсон. 86 74 он туугаад 77 онд зургараад тэг өдийг хүртэл мал болоод авч тэрэ байж байна. За аавынхаа талаар ярихгүй хин гэдэг хүмүүс байсан. Ер нь одоо малч хүмүүс байна уу те? Малч болсон. Манай гончигсргийн долгоосор гэдэг юм байсан. Али бууган хөө. Тэгээ манай малчин аавч хоёулаа малчин л байсан. Ангөрөө хэдэг юм л юм байсан. Ээж гүлэг, дэрвэний гүлэг гэдэг юм байсан. Дэрвэний гүлэг. Тэгээ хоёулаа дэлгөөдөлөө тэгээд. 8-ээс 8 уулаа би. Айл хэд хүүхэд? Айл 6 дахь нь. 6 дахь нь. Дөрөв 2 дүүтэй дээр 5 5 их дүүтэй, 3 их 2 дахьтай. За таны одоо аав бол одоо Гожиг сэрэнгийн Долгор сэрэн гэдэг одоо нутгаар нэртэй малчин уяач хүн байсан гэсэн аавынхаа талаар сайхан додтоход тухайн үед сайхан хурц хурдууд сайн үеч хурд. Сайн үеч манай баг залуудаа ер нь морин сайн энэ баян сум энэ хоригоос сайн хэрэгт төрүүлж өсөө. Тэгээ би тэр нэг хэсэгдээ тасраад тэг би сүүлдэн залгаад тэгээ бас мор мол яг сайн уйцгаагаад гээд би тэр сумын алтар туусан манай дүнөр нь голдуу сумын алтарт уяач тугаар мор нотогоор сайхан морд нь яг оригонд дурдлаа тэгээд оригон сумдуу дайректор аваал ингээл оригны надад төрүүл дайректор гээл явчихна манай хөрөнгө хаахын тугаараа л надад морд дуртай. За баг хүүхэд насаас ярихгүй сургууль ер нь хэдэн 3 дугаар хэсгсэл гарсан. Тэгэхээр одоо тэгэл малчин одоо өдий хүртэл малчин байгаа. Би одоо 60 хүрж байгаа. Тэгээд 11 говьтай гарсан хүн чинь одоо тэгээд бас нэг 40 жил мал малчин тий. Тийм байх тий. Тэгэхээр одоо багтаа бол мэдээж мал нүдтэй мал бичээр дээр л өссөн баг. Тэгээ малыг л ер нь бичих засаас илүү тань. Чивчиг сааданд сайнчгүй байгаагүй мууч байгаагүй маа тэгээд мал дандортой. Тэгээ мадаа үсэд гарцсан. Тэгээ хаавч тэгээ. Манай ахын дүүс ер нь голдуу сургуульдаар ицсэн. Тэгээ дугаараас үлдэн гараа малчин болцсон юм л болсон. Тэгээ гайчгуутай мал мандаа цай өсөх. Таны одоо баг танах айл нут хаагур нутгал гэж. Манайхаас баян сумын харьяати айл. Тэр 9 зүйлийн нутгаар энэ дөлгөө харган гэдэг чинь бид цогор өсөрсөн.
Ёс өссөн нутгийн зүйлийн нутаг бид нэр багаас өссөн. Цугаар суврсан гард одоо манай дөрөв авыг гарсан бүртээ болоо гэж нэртэй байна. Ёс зүйлийн нутаг өссөн. Тэгээ нааш ярахаар баян нутаг энтэй л гэж. Үлч манайхны үлч бидний өссөн газраас энэ нутагт энэ хонхрууд л. Тэгээ өдөр зэрэгтэй яг сайхан малаас гөхөд сайхан амьдцгаа хил. Малын хараа бараа одоо ус ундны хувьд бол Сайхан нутаг. Манай ам болгоно өстэй. Баруун талаараа давсан цустай, хоошоо давсан цустай ингээд нийл ус. Хоолой болгоно. Манай нутаг таацаг мал юм шүү дээ. Гаас өвс сургуулийн жоо гарах зарим үедээ охиногт болох мууч. Тэгээд ийш отор аваа хийн шүү дээ. Төрөөл яваад. Ийм хөл байна. Тэгээд эмчлээс бид нутаг сайхаар гараад нутагтаа сайхан л байна. за би дааж одоо хэдэн оноос гэж малсан да? Би дааж Хэдэн настайгаасаа тийм ээ? би яг авч дээр 18 8-тай хүртэл авч дээр байж гоо цэрэг 3 жил хагаал. Хаан зэрэг албаа. Зүүн боён дорногоо гэдэг дорн тий 3 жил. Тэгээ тэргээс хэлсэн малуулаад нэгдлийн гэдэг адуу аваад. Гэзэг төцөг гэдэг үнээс аваад. Тэгээ нөтгөөд адуу тасалж байгаа тэрнтэйг амлж байгаа сүйд нэгдэл 91-нд ховчлтаараа нөтгөө өгөөл тэгээ хуваач болчих. Тэгээд дуулдаг янз бүрийн таарсаа дуулах ажил эхлээс нэлээд зүтгэсэн. Тэгээ яг тэрийг өгсөн цууран амьдрал сайхан л байна. Малаасаа өсгсөн өгөөд. Ийм хөл амьдралтай байна Давид. Анх маллыг одоо би даахтай хичнээн тооны малтай гарчсан. За тэр үчин мал чинь нэгдэл гэж ариун байгаагүй шүү дээ. Ер нь цөөхөндөө зөвхөн яг нэг аавч мөр голуулаа бас яг 7-8 мөнгө чинь бас яаж тэ тэгээд нэгдэл гэж юм мал өсгөөгүй. Тэгээд цөөхөн яг бид нар чинь авгаа бид чинь нэг үнэ тугалтай нэг унахтайгүй. Тэгээд хонь юм атаа тэгээд нийлээд нэг 100 хүрэхгүй шүү дээ. Яаж вэ? Тэгээд тэр нэгдлийн хөргөм малгаа нүтгэж болгоо. Цалингийн авна. Тэгээд хөрх өссөн. Тэгээд зүйлдээ хувьдлагаараа зугаараа хэдэ адуу авсан хэлээч. Хэдэ адуу аваад адуу шин дантыг хөрх өссөн шүү дээ. Адуу их өссөн над. Малыг нь одоо хэд өргөж өсгөө да? Би 2000 гаргасан. Саяхан 2017 онд Баянгол руу явчихсан 2000 гарцсан байсан юм бол. Тэгээд зөндө борлоо. Сүүлдээ ерөөсө малгад хэцүү юм л бас. Газар гарахгүй нэг ам гол зүйтэй болчихсон юм ерөөсө. Цөөрүүлээгээ цөөрүүлээд. Тэгээ хотоорх яг магар 2 хүүтэйгээ айл үдгийг хүүтэйг 1000 гар малтай л тийм хөө цөөрүүлээд бид дээдлээс хийж туслаг малч авч үзүү да. Гэ яг ойргоны явсны хатаа нэг туслах гэж явах би нэг туслаг малчин нэг яадаг би ер нь хүнийг дард нэг чаддаг. Өөр юм зүгтэн над. Өөр хөлтөд дарж чаддаг. Өөрөө яваад сэтгэл амар хүн дараад нэг яран заа тийм. Яах гэж өөр гэж байгаа үлээ яах гэж амьдрах гэж байгаа үлээ. Би харилж одоо л харилж масагдаад. Тэгэж та одоо чаар. Энэ угаас одлогч юуг нэрлэе гэж улс тэгдэг байсан. Юу ихтэй дийдэг. Одоо л үндэ бас л шантар болж байна. Тэгэлгээ. Ярахгүй ятраад байна. Ядах цаг ирж байна яах вэ? Өөр хөлтөд сайхан хөвтөд юм их тус болж ирөө. Манай ах トゥ нэр олуулаа сайхан идэр даасгц бол. Сайхан. Тийм байх тийм. Үндэ гоё. Цугаар ингээд буугаад ямар гараад сайхан надад чинь тийм. Үнэн гоё. Дэдтэй би бахарах чинь үү. Тэгэлгээ. За манай ах маань одоо хар багаасаа л адуутай нөхөрлөж адууны одоо морин дээр тэрүүж өссөн одоо хүмүүс. Тэгээд тийм сайхан адууныхаа хэмрээс бас ярихгүй юу? Адуун сүргийнхаа талаар бас ярихгүй да. Манай одоо нэг аваж ихнээс л цулж өмсөж гисэн буурлууд байдгийн. Буурлаа захтай байсан манай өгдөц. Тэгээд тэрний хөдөл надад салдгүй. Тэгээд нөдөл өгдөө. Тэгээд үлд нь эндээс сазар гадаргаа тавиал янз бүр хүүхдүүд нь манай хүү аавна. Тэгэл сусын сэлгэл ингээл байдгийн. За дуугайг өсөөл төөрх адуутай гэл байж л. Азар хаанаас авч тавьж байна вэ? Азар ер нь 100 аймаг цугараа бий. За. 5 аймгийн. Сүхбаатарын 2-га, Доронтын 2, Хинтийн 1 ийм л азар байна. Тэгээд Вагнаас дандаа л орцгоосоо тэгэл төлийн одоо сайн мэдхгүй. Хүүхдгүй баг хүүхдгүй болгоод сургууль унж чадахгүй хүүш нэг оролцсон юм ингээл авахгүй. Авсан дээр гайг баригдаад думаа маа. Биш нэг мөр бол нэг орчихгүй дөө. Тэ хон мал ирлээ. Хаа ч юм бас залуудаа бол одоо адуу хангал эмнийг сургаж ил явсан. Сургана.
сургууль багцлал хийчихсэн. Тэр үчи ямар адуу олон байсан биш. Цөөхөн нэгдлгээд цөөхөн нар хараа адуутай өнөөхөө бүдүүмөр шалтахгүй бид нар чинь даах шидлэг зогож явна. Багцлагаас нэмнэг байхгүй дандаа очив. Очоод гараар барь нөгөө ургаар талчаа зогсчих тийм л байсан. Одоо нөгөө багцлаа онохгүй баг бүдүүмөрөө жохгүй л болсон. Тийм л байхад. Би гайгүй ихний сургана бүдүүрөө сургана. Нөөдөл нь жоо амгалан тоох юм л мөрт байна. Тэр яав гэх. Энэ одоо хичнээн азрахта одоо барьсан байгаа. Манайхад чиний 10 гаруй ладрахтай бол барьсан байна. Санууд манай хурга ахын манай дүүнрийн юм л атаа. Ахтус итэн нэлээд. Манайх өөрөө нэг 5 10 хүүхдээ 5 азрах зүйтэй. Жил гайгүй төдөн орцоо нэг адуунд 10 тагтай шүү. 50 юм багтай юм л. Жил сайхан төлн орцсон. Адуу хэмээх тэнгэрлэг амтны талаар бас бодж явдаг. Хэмрийн талаар. Адуу сайхан хиймэртэй тэнгэртэй амт шүү дээ. Станц сайхан сэргэлэн цаваа багнаар соргог 80-тай адуу. Стон гэр хөндөл хиймэр шүү дээ. Адуу шиг тийм сайхан энтэн. Ямар ч мал сайхан юм дөө. Ухаангүй мал гэж байхгүй. Ямар ч мал л ухаантай. Түүнд адуу бол тусгай хэлтэй хараа. Ер нь танах голлож ямар мал малж байгаа тийм. Манайх би яг сэргээсээр хэд адуу авсан гэд нэг нутгийнхаа адуу чи өгнөс. Тэгээ тэр адуу голсон. Тэгээ сүүлдээ хонь их өсгсөн. Хонь 2000 төгсөн. Тэгээ сүүлд нь яг цөөрүүлээ цөөрүүлсэн. Одоо 1000 онтой. Өхөр малч өрхөө 100 гаруй хүртээ энэ төр. Одоо жоохон цөөрүүлээд яг нэг бусад малынхаа бас одоо үйлдвэр сэлэгч гэдэг юм одоо тэгээ чанарт нь хэрэг хаа. Тий бухыг бол би нэг эрдэнэс гэж боддог. Монголоос. Харин хөрстэй зузаа юм уу. Би ч содон болон дортой. Содон болоо тавих дортой. Тэгэхээр хөрсийг харна л да. Азаргаас нэг содон баяа тавьчмаар тэгээ хурдан уцуулуу тэрийг юм гарах уу гэдэг. Хүүхдээ автаа дээр тэргээр нь тавина шүү дээ. Хөр малыг бол уцмцыг бол харин сүүл томтойг нь харна. Маллаа бас нэг толгойд нь барилаад байгаа бол өсгөөд өсгөөр л байна. Тэгээ ам бол босоод уусч чинь тэгээд амаргүй юм уу. Одоо тэгээд гүүгээ хэдийд барьсан дараах унгаа. Гүүгээ манайх жил 96 сар дэгж гаргаа барьж. Энэ жил жоо орой барьчлаа. Жоо махалгүй гээд. Одоо л юм барь дуусчихын дөө сүлчин. Орног сайн найр наадам гэдэг тань. Уугоо хэдэн сард гарсан? Уугоо 3 сарын 20-д гарсан. Оо их тард юм. 9 гард манайх. Тэгэхээр 4 сар 5 сар гэрлэр нуурлаа дууссан шүү дээ. Энэ жил жоо орой хичээл уусан ялах нухтай л байна. Айргны адууны нутаг гэж ярьдаг да. Айргныхаа талаар бас ярил. Санаа айрг. Манай баян дээр чи айрг сайхан. Манай айрг чинь баян өндөр. Баян дээр чи айрг тий зүү залгаа баг. Манай зүүд баян дээр энэ бүр чи айрг сайт шүү дээ. Хөл зүйц ялгаа байхгүй надад. Айрг нь сайхан. Манайхан чи тэгээд айрг их хураа зарна шүү дээ. Өндөр зугаараад айрг төсгсөн цагаан дараа ер нь мараахан тач айрг дарна дөө. Тийм. Ер нь айрг хураана гэсэн үг. Хураана. 8 сар бол гатар болоод сайхан сэрүүн үед нь хураана. 8 сарын 20 гээл 9 сар ихээр тэгээ 10 сар намраг сайхан техноор их сураагаа тэр гатарч л. Тэгээ тэрийг анзаарна тэр чинь бөөмөг шүү дээ. Цагаан саргаа мачтай бас нэг хөвс үү шүү. Тий. Бөөмөг гэснээс одоо тэгээд манай малын түүхий жоох үнгүйдсэн байгаа. Энэ тал дээр та юм. Энэ бол одоо актер бай. Энэ төрс цагт одоо дээлгээ байцсан юм байна өө. Энийг одоо өндөр цоолох миний мэдгээд би одоо өндөрх нь харах юм харах л хат. Амар одоо мань яриалахын өсгөнлгээд өгөх юм тийм байхгүй. Одоо бол өнөөдөр бас нэг өдөр нар надад хийлгээд маал хийлээ. Ингээл цардаг оцоход авчлаа шүү дээ. Одоо өнхөр яах юм шатааж байна. Дааш хэцүү. Ямар ч үсэл. Тэгээ халигвар сур хийх, халигвар зил хийх үү хэцүү л байл дээ. Бодорны хосуу зил хийгээл гоо. Халигвар хийх. Иймэрхүү л. Тэр үйлдвэр дээр явчихад сур мөр хийдэг. Тэр нь чаавах юм, манжлол очиж чадахгүй юм тэгээ бүүм өөрснөр юм оролцдог. Аймаг сумын авраг малчдаг хэд онд авсан та. Ах чинь 2012-д мянга болоод 14 сум сан болчихсон болоод 18-нд аймгийн сан болчихсон. Тэгээ энэ жил бол сайн болчихлоо. Их ард мөнийхээ хүнд сайхан бүх юмний сум орон нутаг одоо төцсөг нь харж үтээд намайг өстой сайхан өндөргөөл усан сайхан болчихлоо. Энэс л байх. Би төтгөж ус дотроо бодж үзсэн болох юм гэж сонсомноо биелүүлчихлээ одоо яах. Тэгэлэг авах тий. Олон дүмнийхээ боёнгаар сайхан. Энэ нутгийн ард тундаа сайхан болсон. Төгсөн сайхан мөх юм нэвэгээл одоо хүний чигтээ төвчлээ одоо болоо тийм. Тэгээ тийш явна шүү дээ бас. Тийм явна тийм. Тэгээ өнөөдөр сайхан таны
баяр наадам, мялал баяр наадам болж байна. Тэгээд ах トゥ олон төр зүг найз төгөөд их олон үерж байна. Юу хөө замбараа миний 2 талуудаа би олуулаа. Тэгээ найз төгтөгөөд ихэрж байна. Сайхан замбараа гоо. За энэ хүмүүстэй хандаж одоо юу гэж хэлмээр байна те. За энэ устаа дааж мэрэлж байна та бүгдөө намайг ирэн тулж боддог улсууд би та нартай дааж бахархаж байна гэн. Хараад их баярлж байна. Дааж байна. Тэр нүүр хөвгтгөөс угаарагчираад хөвгтөө шууд өгсөн залууг яваад ирлээ шүү дээ. Инээс л яг гадар олоосоо сайхан байна. Дааж мэрэлж илүү. За тэгээд нийт наадамч олондоо одоо таныг дэмждэг нутгийн олондоо сайхан ерөөлөө хэлэхгүй те. За нутгийн ахын дүүс мөн Монгол улс төр чигээр ирүүлэг ажиргалтай сайхан яваарэ. Сайхан ажил хөдөлмөр өндөр өргөж өгсөн залууг үлдгээд зүтг хэрэгтэй. Суугаад бол хүн юмнаас гоцордог. Хөдөөдсөн хүн болж одоо бол суусан хүн бол ер нь юм ээдтэй хоорох болтой шүү дээ. Хөдөлгөөсөн хүн заавал юмтай болно. Yung амьдрал дэвшлэн сэтгэл санааж өөдөө байна. Тиймэрхүү байж дээ. Та бүхэн ажиргалыг сайн хүсье та. За хөрөлцөө сайхт нүртэй их баярлаа. За сайхан зүч байна уу та? Сайхан зүч. За тэгээд юуны өмнө одоо бас Монгол улсын авраг малчин цолныхаа мялалгыг хийж байгаа танд бас баяр хүргье. Баярлалаа. За тэгээ манай эмэгтэй эгч маань бас өөрийгөө сайхан танилцуулахгүй юу тийм ээ? Одоо бас ихээс хэдүүл байна. Таны аав ээжийг одоо хэн гэдэг хүмүүс байна тийм ээ? Энэ талаар бас ярихгүй тийм. За би ихээс аавчаас өсөөлээ. Манай Сахиагийн дондог гэдэг. Ээжийг маань Дэндвийн сэлэг маань гэдэг. Тэгээд насаараа малчин хүн байсан. Тэгээд 9 хүүхэд өсгөж. Та айлын хэд хүүхэд? Би айлын 6 атхан. Та нар ч хоёул адилхан юм шүү дээ тийм ээ. Аа. Тэгэхээр таны одоо бага насны талаар бас ярихгүй юу? Та яг хаана төрж өссөн юм бэ? Би бол өөр Баянтэр сумдаа төрсөн. За та хоёр маань хэдэн онд айл гэр болсон тийм ээ? 89 онд айл гэр болсон. Аа. Тийм. За тэгээ хэдэн хүүхэд төрүүлж өссөн? Хүүхдүүдээ хин хийж байна? Юу хийж байна? Энэ талаар сайхан ярихгүй да. 89 онд айл гэр болоод хүү охин хоёр төрүүлсэн. Хүүг инх төр гэдгийг одоо малчин байгаа. Айл гэр болчиход охин Юнтгмаа гэдэг одоо оюутан ангаах сурдаг. За хоёр сайхан хүүхэд төрүүлж өссөн тийм. За мэдээж одоо та хоёр манаас энэ цаг цолын хот бол одоо халуун талч хүүдэн төрж одоо ингэж явсан байх. Тэгээд одоо сайхан малгаан тухай, малгааныхаа тухай ярихгүй юу тийм ээ? Ер нь та ер нь одоо удам дагсан малчин юм байна шүү дээ тийм ээ? Тэр талаар бас ярихгүй. Сайн сүгэ одоо яаж авч байна тийм ээ? Сайн сүг гавн тэгээд ах дүү нартай өгөн тэгэл нэг ариг мэг бол зарна. Ер нь одоо жилдээ хичнээн гүү саад байна танах. Жилдээ манайх нэг 20 гүйл саадаг. Ер нь зарим нь барьдгүй. Ер нь дэлгэлцүү барина. Ааха. За ер нь хизэнээс хэлж одоо хэдэн настайгаас эхэл та сайн сааж эхэлсэн? Би ч одоо сургууль төгсөөл тэгэл мал саагаал эхэлсэн тий. Аав ээж мал малддаг байсан тэгэл. Багын тий багын мал малдсан тий. Намайг багч нэгдэл гэж өгсөн. Тэгээд аав чи нэгдлийн мал малддаг байсан. Тэгэл мал сааж сурсан. Тэгэхээр одоо бас манай хич маань бол сайхан сайлаа авлаа. Тэгэхээр одоо бас энэ өнөөдөр хичнээн гүс аав бас хол хоёрын одоо сайхан ах дүүс ирж одоо хамтаа сайхан сайлаа шүү дээ. Тий бүгд ах дүүнэр ирээл үгүй малаа саагаал сайхан л байна. Ер нь одоо энэ чинь 2 цагийн зайтай саа. 2 цагийн зайтай л саагаад байгаа чи. Олонгүй сахаар ядрах уу? Гайгүй сайхан шүү дээ. Сайхан уу. Сайл орон байвал гэл улам сайхан. Сайл орон байвал тэгэл сайхан. Тэгэл цагаа идэг авал сайхан л идэх хөдөө шиг сайхан амьдрал байхгүй. За гүүнээс өөр одоо ямар масаад юм бэ? Өхөр саана, ямаага саана. Өхөр одоо үнэ хэр олон саад та? Манайх нь 20 гаруй 30 аач хүнэл сааж байгаа. Дандаа Монгол юм байна тийм. Монгол.
За тэгээд одоо бас сүүгээ сайхан аваад айрыг эсгэн гэдэг чинь бас сайхан шүү дээ хөдөө нутагт. Сайхан. Айраг шиг сайхан идэ байхгүй. Ах дүүнэр ирсэн чачтай өгнө. Тэгэл адуу шиг сайхан мал байхгүй л гэж боддог шүү дээ. За өөрөө энэ багасаа адуу морь унсан уу? Нэг хунаагүй шүү дээ. Тийм. За тэгээ манай мөр унчина. Манай хөдөөнөөс чинь тэгээ завгуудээ өглөө ургахын дараас тэгээд одоо 60 хүртэл л одоо 5 завгүй сургаал өдрийг авдаг. Тэг хөдөлмөс бид нар ч одоо халуун талд хүүтэнд хөрж тэгэл нойр хоолгүй тэгэл маллал явж байдгийг. Тэгээ бид цагийн аясаар л штэ тэнгэр ангаа сайхан ногоо урмулсан сайхан гарвал сайхан л байдаг. За гарц юу муутай бол тэгэл жоохон хэцүү л байдаг тий. Тэгээ тэрийг тэгэл малчин бид нар ч одоо дам тулахын төлөө зүтгэдэг. За ямар одоо бүтээгдэхүүн одоо үйлдвэрлэж байна тийм ээ одоо сүү цагаан эдэгээрээ тий. Тий тэгэл аруу лизги сүүгэр боловсруулал гэж байна. Одоо ч нэг хөдөө аж ахуйн одоо энэ байгууллагуудаас нэг цагаан эдэний үзэсгэлэн гээл одоо бас арга хэмжээнд бол та орж ирсэн үү? Орж ирсэн. За ямар төрлөөр орох вэ? Айрыг мөрөг зараал орж ирсэн. За тэгээ ер нь одоо та хоёрын маань Баяр наадам сайхан өргөнлөж байна. Ахтуу олон одоо хүрэлцэн ирсэн байна. Таны одоо төлөөлүүд их хүмүүс ирсэн үү танай талаас? Ирсэн. За хийн одоо баг цагаар одоо хаанах ямар хүмүүс ирж байна? Хаанаас ирж байна? Хотоос өөр хангаагаас ирж байна. Одоо ер нь төрснүүд бол ирцгээсэн тийм ээ? Голцоо ирцээ. Танай төрснүүд ч одоо хаагур юу идэх юм? Манай одоо хотод голтой л байна. Ер нь хөдөө бий л болж байна. Оо тийм. Голцоо өдөө хотын хүмүүс. Хот аймагт ажил хийгээл. Тэгээд манай том ах Ганбаатар гээл байсан одоо мус гавьяач үжигч. За. Тий. Өөрөнгө театрт олон жил ажилласан. Ганбаатарын төрсөн юм байна тий. Одоо өөр ирсэн байгаа. За тэгээд өнөөдөр сайхан наадам бол өргөн дэлгэр сайхан болж байна. Тэгээд нутгийн одоо олон доо таныг одоо хүндэтгэж ирсэн хүмүүстээ сайхан мэдлэгээ төвшүүлж өрөөлөө гэлэхгүй тий. За бүх ирсэн ах дүү нартаа баярлалаа л гэж хэлээ. За баярлалаа танд. За. Монгол улсын аварга малчин Долгор сүрэнгийн Нямзов дондгийн инхтэ нарын Монгол улсын аварга малчин цолны Баяр наадмын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өргөн дэлгэр боллоо. Нээлтийн арга хэмжээний эхэнд Монгол улсын аварга малчид сумын удирдлагуудын хамтаар Баяр наадмын хүндэт тугийг залж улмаар улсын аварга малчид өөрөөсдийн адуун сүргийнхээ хос мориор ижилсэж наадмын талбайгаа нар зөв тойрж наадамчин олондоо хүндэтгэл үзүүллээ. За үүний дараа Баяр наадмын нээлт болж Монгол улсын аварга малчин Долгор сүрэнгийн Нямзов өг хэлж Баяр наадмаа гүн хүндэлтгэлтэйгээр нээсэн бол Монгол улсын аварга малчдын хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн сумын удирдлагуудын төлөөлөл наадамчин олон ард иргэддээ мэд дэвшүүлж байлаа. Улаанбаатар хот болон аймаг сумдын урлаг соёлын уран бүтээлчдийн аяд бүжиг наадамчин олны сонорыг мялаасан юм. Ингээд эрхэм мөндөд үзэгчид та бүхэн Өвөрхангай аймгийн Баянгүндэр сумын Бөмбөгийн багийн Монгол улсын аварга малчин Долгор сүрэнгийн Нямзов дондгийн инхтэ нарын Монгол улсын аварга малчин цолны мялалга Баяр наадмын албан ёсны нээлтийн үйл ажиллагааг бүрэн эрхээр нь хүлээн авч үзнэ. Нарны дагтай газар дээр хэдэн мадаан гэж намрын дунд сарын 15-ны тэнгэр ажигласан цагийн үерт төрхөн одоо живдэрдгүй цадиг төвхөл бааж өвгдийнхөө нутагт эзэн суусан эцэгтэй чөдрийн мөрөг дөхөөж тоссорсон ихэс төрхийн малчин амьдралын хар ухаан шигшигд орсон тоонон доон утаазсан хадагтай ширмэл тойролго дээрэн азын дуран бэрхтэй дахиад очиход цоолжгүй малчин танах дайнд ганцхан цуурахгүй сэтгэл малчин таних энэхүү Баяр наадмын арга хэмжээг нээж өгүүлний хүмэн эрхэм хүндэтгэлийн эзэн Монгол улсын аварга малчин Долгор сүрэнгийн Нямзов таныг та бүхнийхээ халуун алга дашлтанд тааснаа хүндэтгэн өгтье. Та бүхэндээ хүрэлцэн ирсэнийг баярлж байна.
сайн болсон юм яг тийм сайлгад ирсэн тавч баярлж байна. Энэ сайхан хүндэтгэлийн ясн дээр суулцсан. Наадмын ясныг нээсэн мэдэгдэе. Монгол улсын авраг малчин Долгон сүрэнгийн Ямзав Дондгийн их түй агчи маань Мялалга наадам өргөн дэлгэр саахан эхэлж байна. Тэгэхээр энэхүү наадамд хүрэлцэн ирсэн нийч наадамчин олондоо энэ саахан баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье. Мөн хүрэлцэн ирсэн хурдан гулг мордоос уяачта морин хурдан эрхэм бөгчүүд бяр хүчтэй байхын ярилыг өргөё.
төрөл салангуудаа энэ өдрийн амрыг айдхан дэлгэр зуны дэнж хатаас наадмын баяр мэндийг хүргэхээр ахан дусыг нь хүүхдүүдийнхөө мэдчилгээ дэвшүүлж байгааг та бүхэн маань хүлээн авлаа. Сентүцэгээс амжилтын MCC-гээс Американэр мэдээ хайггүй би амар бануги амжилтын мэдээ хэвэндээ төгсөж бүгд хэрэндээ хичээж байгаа нэг мэдэмжээд Монгол Улсын авраг малчин 7 сарынгийн ням зав тондгийн инхтвэ нарын цолны медаль гоё наадмын нээлтийн үйл ажиллагаа өргөн дэлгэр боллоо. За нээлтийн үйл ажиллагааны дараа хүндэтгэлийн арга хэмжээнүүд зохион байгуулагдсан юм аа. За энэхүү баярыг цолны медалийг Монгол Улсын авраг малчдын маань ах дүү төрөл төрөсөд аав ээж за нутгийн ордон энэ нутагт бас мөр зэрэгцэж мал маллаж хөдөө аж ахуйн салбарт бас өөрсдөө хөлмөрийг зориулж ирсэн олон 100 малчид ард иргэд маань хүрэлцэн ирсэн байсан юм аа. За энэ жутгаар Монгол Улсын авраг малчин хэмээх эрхэм цолныхаа медаль баяр наадмыг хийж байгаа. Залгуур сэрэнгийн ням зов дундгийн инхтвэ нарт хүндэтгэл үзүүлж өөрсдийнхөө чин сэтгэлийн үг мэдлэгээ дэвшүүлэх үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. За ингээд Монгол Улсын авраг малчдын маань ах дүү төрөл төрөсөдийн төлөөллүүд аав ээжийн төлөөллүүд маань бас Монгол Улсын авраг малчдынхаа медаль баяр наадамд хүрэлцэн ирснээ сайхан зарлан тунгаглаж нийт наадамч олондоо
мэнчилгээ дэвшүүлж, за Монгол улсын аварга малчдаа хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулах үйл ажиллагаа үргэлжлэн зохион байгуулагдсан юм аа. За Монгол улсын аварга малчид Долгосрынгийн ням зов дондгийн инх туянаар бол одоо хоёр талаас аав ээжээсээ хилээ сайхан олуулаа. Ийм одоо өргөн дэлгэр өтгөн сайхан ам бүлтэй ах トゥ олонтой ийм одоо хоёр малчин юм. За энэ жутгаараа одоо бас өнөөдрийн сайхан баяр наадмыг хоёр талын ах トゥ төрөл өргөсөд за энэ ураг одомынхан бол бүгдээрээ зорин ирж эрхэм сайхан малчдаа хүндэтгэл үзүүлж сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байлаа. Улсын аварга малчин болж сум орныхоо нэр хүндийг өргөж одоо өөрсдийнхөө аав ээж удам судран өндөр өргөж ингэж сайхан хөдөлмөрлөж яваад одоо хоёр дүүд маш баяртай байгаа. Дахин баяр хүргье. За сайн мэцгэнөө намайг Нямзуу Ямдмаа гэдэг. Би энэ Монгол улсын аварга малчин болсон аав ээжийнхээ охин нь байгаа юм аа. За тэгээд өнөөдөр ингээд төр засаг аав ээжийг маань ингээд олон жилийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж ингэж байгаа нөр хүүхдүүд бид бүхнийхээ хамгийн том бахархал болж байгаа. Бас тэгээд хамгийн сайхан мөчүүдийн минь болж байгаад маш их баяртай байна. За тэгээд аав ээж хоёр минь амьдралынхаа их хугацааг маллаж малынхаа дэргээд өр хүүхдүүд биднийхээ төлөө бүх зүйлээ зориулдаг. Өглөө нар мандахаас эхэлж сайн сүгэ хурааж өчийн бүрий болтол ажиллаж хөдөлмөрлөж байгаа аав ээжигээ хараад үнэхээр их бахархдаг шүү. Та хоёроо маш их бахархаж байна. Хайртай шүү. За тэгээд одоо энэ наадамд ингээд тусад дэмжиж байгаа ах トゥ нартаа маш их баярлалаа. Монгол малчин хайрл өрөх бүр ад жаргалтай сайхан амьдарч хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн яг энэ үе шиг өөр хүүхдүүд нь эцэг ихээрээ үргэлж бахархдаг байх болтугай. Бүрлзээрсэн та бүхэндээ маш их баярлалаа. Хоёр дүү маань сайшид залуу үеийг мал зохионтой сурах мөн одоо сайшид өөрийнхөө мал сүргийг түн бомаар өсгөж улсын аваргын дээр олон шагнал байгаа. Энэ шагналыг авахын төлөө одоо ахна хүсэж өөрийнхөө дурсгалыг гардуулъя. За эрхэм мөндөд үзэгчдээ бидгүн та бүхэнд Өвөрхангай аймгийн Баян өндөр сумын бөмбөгийн 1-р үеийн Монгол улсын аварга малчин Нямзов Монгол улсын аварга малчин инх туяа нарын цолны медаль баяр наадмыг одоо хүргэж байгаа. За ингээд өнөөдрийн баяр наадмыг хурдан их насны мөрдөө уралдаанд бүртгэгдсэн хурд зурдуулгууд төхөөрөмжийн араар орж байна. За өнөөдрийн баяр наадамд нийтдээ 51 одоо хурдан их нас бүртгэгдэж, за гарааны сэмжилтийн төхөөрөмжийн дээр 3 мөр удаа хасагдаж, за ингээд 48 мөр одоо өнөөдрийн баяр наадам хурдан их насны мөрдөө уралдаанд бүртгэгдсэн юм аа. За ингээд хурдан их насны мөрдөө уралдаанд бүртгэгдсэн 48 алтан турдууд. За өнөөдрийн баяр наадамд Өвөрхангай аймгийн сумдуудаас гадна Төв аймаг, Булган аймаг, Аршаан Булган, за Дундгуй аймаг гэсэн одоо 4 аймгийн 8-9 сумдын морьдууд бас ирж уралдсанараа бас нэлээ үзүүштэй болох нь тодорхой харагдаж байлаа. Бүгд одоо аймаг сум борнотгийн чанартай өнөө жилийн зуны болоод за бага насандаа бас одоо олон хайраг төр үрдсэн ийм одоо ур зурдуулгууд бүртгэгдсэн байсан юм аа. За төхөөрөмжүүдаа. За энэхүү эрхэмд үзэгчтэй Өвөрхангай аймгийн Баян өндөр сумын бөмбөгийн 1-р үеийн Монгол улсын аварга малчин Долгосрынгийн Нямзов дондгийн инх туяа нарын Монгол улсын аварга малчин цолны медаль баяр наадмын хурдан их насны мөрдөө уралдаанд одоо бүртгэгдсэн хурд зурдуу үлгүүд нэгөө гарааны 6 дээрээс эргэж байгаа торог мөчийг одоо харж байна. Шар кэсэн малгай тоог түнцэн хэрмэр 4-дөр удаа гарлаа үзэгчтэй Өвөрхангай аймгийн Үлзий цэмэр яаж Баяр хүүгийн буйн зөвхөн шүрлүүлж байгаа Баясгалангийн Батмөрийн одоо хурдан хэрмэр байна. За ингээд дөнгөний 4 мөрөн дээр гэлээ. За 4-дөр бол 120 дугаартаа уралдааны зэмсэн Өвөрхангай аймгийн бүр зэм сум хаалдар Батөрийн Норов дэмдийн одоо хурдан
бормор одоо 4 дээр одоо оршуулж байгаа бол за 3 дээр хээрмэр одоо оршуулж байгаа. Өрханг аймгийн Үлзийцэн аймаг алдарт байж Баярхүүгийн буян зөвхөн уйжруулж байгаа. За Батбүрийн Баясгалангийн Батбүрийн одоо урдаа хээрмэр. За энэ чинь Сүхбаатар аймгийн Төв аймгийн Батцанбөр сумын уяаж Батмөнхийн одоо унган адуу. За цаатал нь 3 дээр Төв аймгийн Булган аймгийн Харшаан сумын уяаж Төмөн жаргалын Дамжин цэргийн одоо урдан хээрмэр 3 дээр одоо гараад ирсэн. За ингээд хөнгөний 4-мөр бол өөхөө аргагүй одоо урдан байгаа байна. Харын мөрдүүдээс нэлээ одоо тасарсан байдалтай Монгол Улсын аварга мачтын цонны медаль баяр наадам хөдөлсөн байгаа. За өнгөн дээр Төв аймгийн Харгалан цумын нар мандахын Жанлав жунагийн одоо урдмөр одоо оршуулж байгаа. За харын 4-мөрний хар дээр одоо орж иж байгаа мордүүдийг одоо манай зурлаач та бүхэнд одоо харуулж байна да. Өр ханга аймгийн 9 зүйлсмийн хариат аймгийн чинь оргилын төмөн дэмбэрлээ холмор одоо орж ирсэн байгаа харагдаж байна. За энэ мөн одоо энэ сумаа халдсан гэдэг одоо мөр өнөөдрийн баяр наадмын хурдан их насны мөр дурлааны өнгөнөөд одоо орж ирсэн байгаа харагдаж байна. За өр ханга аймгийн 9 зүйлсмийн аймгийн алдарт бай Сэрэтэр нэргөөгийн одоо хонгормор нилээ одоо хойшилж байгаа харагдаж байна шүү. 205 дугаар одоо хөрөө халдсамар сумаа халдсан гэдэг хөрмөр одоо хөрөө халдсамар одоо энэ дуршиж байна. За өр ханга аймгийн 9 зүйлсмийн төмөн дэмбэрлээ одоо орлоо. За хулморыг одоо харууллаа. За одоо ингээд уршихгүй бол одоо өнгөний мөрдүүд нэлээд холцсон байгаа. За нэлээд хойштоо тусан харын мөрдүүдийг сая манай зурлаач одоо харуулсан. За ингээд дундуур одоо явж байгаа мөрдүүдийг одоо харна. Өнгөний 4-мөрний хар дээр одоо зүтгэж байгаа мөрдийг 24 дугаартай уралдааны замд одоо морцсон. Булган аймгийн Харшаан сумын яаж Баярагийн цэвэн дэрж одоо хөрмөр одоо энэ ягаан хүрэн цээж нэмнэтэй ягаан зээлмэр одоо орчиж байгаа. Төвний урал дээр 3 дугаартай уралдаан сум. За бүрэн сумын алдарт бай Чимбэрэнгөө үчирж байгаа. Минд өрийн давхар хоёроо одоо урдан зээлмэр битүү шарж хийж нэмнэтэй. За энэ 3 мөрний хөнгөн дээр за хиний мөр одоо орчиж байгаа шүү. Дэмбэрэл дэрж ордвол хавг дэржин дэмбэрэл дэржин дэмбэрэл хоёроо одоо урдан мөр. За энэ 2 мөрний уяас бол Өр ханга аймгийн Төв аймгийн бүрэн сумын алдарт бай Чимбэрэн уяас бол тааруулгаа. За ингээд энэ 2 мөр одоо үзүүрийн 3 мөрний араас одоо оршиллаа. Төв аймгийн Булган аймгийн Харшаан сумын уяаж Дамжин цэргийн Төмөн жаргалын Дамжин цэргийн халтар борны хөлийнх нь ирсүүлраад за нэлээ одоо хурдынхын нэг чинь буураад хойшоо сууж байгаа байна. За ингээд Төв аймгийн бүрэн сумын алдарт бай Чимбэрэнгөө уйжруулж байгаа. За хөрмөр зээлмөр хоёр одоо оршиллаа. За өнгөн дээр явж байгаа зээлмөр бол хөрмөр одоо бүрэн сумын лав дөржийн төм баярын одоо дэмбэрэл баярын мөр. За мөн одоо бас энэ сая давхар хоёрын даваа хоёрын одоо урдмөр явж байгаа. За ингээд өнгөний 2 морин дээр ирсэн хоёрлоо Максраа одон чулууны одоо урдын хээрмөр одоо орж ирсэн байна. За хонгормор одоо улам саган зүтгэж байгаа байна. За 3 дээр бол одоо буян зөвхөн уйжруулж байгаа Баясгалангийн Баттмөрийн одоо хурдан хээрмөр. За ингээд хонгор халдсамар одоо хол тасархаа хөдөлж байгаа байна. За ингээд Булган аймгийн Харшаан сумын байж нар мандахын Жанлав жунагийн одоо хурдан хонгор халдсамар. За ингээд Монгол Улсын аварга мачтын цолны медаль гоё наадмын хурдан их насны мөрдөө уралдааныг хөдлөөд харын мөрдөөдөөс нэлээд сэрхэн болсон бариад одоо зүтгэсэн хонгор мөрдөөс бариагаа одоо хардсан байна. За өнөө жил одоо суралцсан болгондоос хайрыг төрүүлж байгаа гэж одоо мордож байсан хонгор халдсамар. Ингээд улмал одоо урагшилсаар гад арын мэрдүүдээс холгон одоо тасарч байгаа нэ үзэгчтэй. За ингээд эндээс одоо нэг 200 метрийн зай үлдсэн. За ингээд одоо Өр ханга аймгийн Баян өндөр сумын бөмбөгийн 1-р Монгол Улсын аварга малчин Нямзав Монгол Улсын аварга малчин Инхтя нарын цолны медаль гоё наадмын их насны мөрд одоо инхүү барианд орж иргэнэ. 51 алтан дурд үрдгэж 48 одоо уралдааны замдуудаа гарсан. Дөрвөн аймгийн 8-9 сумын одоо хурдан мөрдөөс өнөөдрийн баяр наадамдаас уралцсанараа нэлээд одоо ширүүхэн сайхан чансаатай сайхан уралдаан боллоо. За ингээд 48 алтан дурдыг Булган аймгийн Харшаан сумын уяаж нар мандахын Жанлав жунагийн одоо сартаа хонгормор одоо хөдлөж одоо орж иж байгааг одоо үзэгч та бүхэн одоо харж байна. За энэхүү Өр ханга аймгийн Баян өндөр сумын бөмбөгийн 1-р Монгол Улсын аварга малчин Долгосрынгийн Нямжав. За Дондгийн Инхтя нарын Монгол Улсын аварга малчин цолны медаль гоё наадам хурдыг насны мөрд уралдаанд Булган аймгийн Харшаан сумын Төв аймгийн Харгалан сумын нар мандахын Жанлав жунагийн сартаа хонгормор төрүүлээ үзэгчтэй. За амын үзүүнд Өр ханга аймгийн Хайрхан тунаас сумын аймгийн алдарт бай Тэстэлжирийн мөнхөөр уйжруулж байгаа. За хожир цэми байж Максраа одон чулууны одоо хурдан халтармаар одоо амын үзэнд одоо ордоллаа. Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын аймгийн алдарт байж Дамжин цэргийн аюулгүй гадуу. За 3 дээр Төв аймгийн Харгалан сумын уяач Батмөнхийн унгаа гадуу. За Өр ханга аймгийн Үлзийцэн байж Баярхүүгийн буян зөвхөн уйжруулж байгаа Баясгалангийн Батмөрийн одоо хурдан хээрмөр одоо орлоо үзэгчтэй. За 4-5 дээр Төв аймгийн бүрэн сумын уяач Чимбэрэнгөө уйжруулж байгаа. За лав дэржин Дэмбэрэл хоёрын одоо хурдан зээлмэр 4 дээр ордолж за Минд өрийн даваа хоёрын одоо хурдан зээлмэр нь одоо сайргийн 5 одоо ордолж байгаа харагдаж байна. За Дамжин цэргийн одоо хурдан халдмаар 6 долоогийн бөөрөн дээр одоо орж ирлээ. За Сэрэтийн нэргүүг одоо хурдан одоо орж ирлээ. 24 дугаартай уралдааны замд орсон Булганы Харшаантын Баярагийн цэвэн дэрж одоо хурдан одоо орж иж байгаа харагдаж байна. За ингээд 40 дугаартай 9 зүйлийн хөрөг дэшийн аюушийн одоо хурдан одоо орж иж байна. Ингээд 5 хүнд хурдан их насны мөрд уралдааны хүргэлээ. Уралцмар сайхан төрүүлээ баяр. Тэглээ баярлалаа. Төгөл.
За өөргөө цагаан морныхон тухай. Би төвөмийн аргалцсан юм. Нарамдахын жалгавж байна гэдэг юм аа. Миний өнгөрмөр 3 дахь давхар ягараа ирүүллээ. Тий. Аюулгүй унгаа доо аюулгүй. Тий. За энэ жил идэх оролдоо. Энэ жил 3 дахь давхар ягараа ирээд. Энэ сайхан улсын одоо сайн малчин ялалга нааданд ам үзүүллээ. Баяртай байна. Хэрмэр өдөр сайхан урдалж 3 удаа орлоо. Баяр хүргэе. За баярлалаа. Сайхан улсын аваргын надад ирж хэрмэртэйгээ ирж наргийн 3-аар төгөлөө. Баяртай сайхан байна. За хэрмэрнийхэн тухай. Хэрмэр энэ жилийн 3 дахь давхар яа. Бэлгийн өрөөнд төрүүлчихэд давхар сая хожирт 3-аар төгчээд. 3 дахь давхар ялж байна. За тэгээ наадам хийж байгаа хүмүүс. За энэ сайхан улсын аваргын наадам хийж байгаа. Энэ хахт баярлалаа гэж хэлээ та. Морныхон тухай юу? Энэ өмөр аймагаас авсан. Жилийн идэх оролдоо байна. Энэ жилийн 2 дахь оролдоо билээ тийм. 2 дахь. За ахын үеисээ 2 мөр хоёулаа сайхан хайрглаа. 4 дугаар орлоо. За өөрийгөө сайхан танилцуулаа. Мордыхон тухай. За би бүрэн сумын алдарт уяач Чингэрл гэдэг хүн багмаа. Энэ 2 хөрмөртэй иршийма тэгээд 2 хөрмөр сайхан хайрглаа их баяртай байна хан. Сайхан зохион байгуулалттай. Дэлгэр сайхан зам бол сайхан наадам хийж байгаа юм байна. Тэгээд энэ наадам хийж байгаа хүмүүст одоо урт удаа насалж эрүүлэх сайхан бүхнийг хүсье да. За энэхүү Өвөр хангай аймгийн Баян өндөр сүмийн бөмбөгийн 1-р өгийн Монгол улсын аварга малчин 7 ням зав Монгол улсын аварга малчин Тондгийн Инхтуя нарын улсын аварга малчин цолны Милалга баяр наадмын шагнал гардуул гарга хэмжээ эхэлж за ингээд хурдан их насны морьд уралдаанд төрүүж яригдсан төмөн гүхүүдийг цоллож бай шагналыг гардуулах үйл ажиллагаа явагдсан юм аа. За ингээд төрийн одоо энэ сайхан наадамд одоос төрүүж яригдсан төмөн гүхүүдийн цолыг дуудсны дараагаар бай шагналыг гардуулахад за улсын аварга малчдын зүгээс төрүүлсэн морийг эзэнд нь за төмөр хөлөг мотоциклоор одоо байлж шагналын одоо гардуулан өгч баяр хүргэсэн байгаа. За харин амуу үзүү хайргийн 3 4 5 одоо хордолсон дуулгуудыг за адуун сүргийнхаа хишиг болгож за олон сайхан одоо адуунуудаар байлсан. За ингээд шүдлэн дааг гэд одоос нь шилмэл сайхан адуунуудаар байлж за тэгээд одоо баяр хүргэж цаашдынх нь уралдаан наадамд нь амжилт өсч байсан. Мөн 6-аас 10 удаа хордолсон мордод одоо бай шагналыг одоо гардуулсан гэдгийг та бүхэндээ хэлэхэд одоо ер нь одоо энэ өдрийн баян наадамд хүрэлцэн ирсэн бүх мордыг одоо бас байсан гэж хэлэхэд бас таатай байна. За ингээд хурдан их насны морьд уралдаанд төрүүж яригдсан мордын бай шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ. За Монгол улсын аварга малчин 7 сүрэнгийн ням зов Тондгийн Инхтуя нарын Монгол улсын аварга малчин цолны Милалга баяр наадмын за хурдан их насны морьд уралдаан амжилттай явагдаж өндөрлсөний дараагаар за мөн одоос хүндэтгэлийн үйл ажиллагаа өргөжлөн зохион байгуулагдсан юм аа. За аргагүй л одоо түмэнтэй олонтой явсан эрхэм сайхан малчдын маа Монгол улсын аварга малчин цолны Милалга баяр наадмыг эх орны 408 зохиос холоороос олон хүмүүс одоос зорин ирсэн үнэхээр өргөн дэлгэр ийм наадам болж исэн. За эмдээж одоос энэ хүндэтгэлийн үйл ажиллагаа бас нэлээ өргөн хүргэлж исэн байгаа. За ингээд холоороос хүрэлцэн ирсэн нутгийн олон түмэн найз нөхөд за одоо нэг нутагт явж одоос мал сөргөө өсгөн үржүүлж хөдөө аж ахуйн салбарт өөрсдийнхөө одоо хөдөлмөр зүтгэлийг бас үр зэрэгцэн оруулж ирсэн эрхэм малчдын одоо төлөөллүүд маань Монгол улсын аварга малчин 7 сүрэнгийн ням зов Тондгийн Инхтуя нартаа хүндэтгэл үзүүлж чин сэтгэлийн үгээ хэлж за мөн одоо дурсгалын зураг татуулж өнөөдрийн энэ сайхан баяр наадмыг одоо хэвчэгтэн сайхан мөнхөлж байсан аа. За ингээд одоо Монгол улсын аварга малчин 7 сүрэнгийн ням зов Тондгийн Инхтуя нарт хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа маань үргэлжилж байгаамаа.
манай энэ улсын авраг бодлоо. Тэгээд би баярт нь хуваалцаж ирдэг. Ах нь 85 хүрч байгаа хүн байгаа. Хөдөлмөр хийсэй. Энэ өдөр хоёулаа миний хань. Урт насанд удаан жарж энэ нямж улам улсын аврагаас дээш юм хүртээсээ шагнал хүртээсээ солигдож бодчих. За эрхэм үзэгчдээ Өрөн аймгийн Баян өндөрсмийн бөмбөгийн 1-р Монгол улсын аврагч Ням зов инхтэй нарын улсын аврагч цолны Мелалгой наадмын хурдан даагны урланд одоо бүрдэгдсэн хурдан даагнуудынхөө гарны 6 дээрээс эргэж байгаа торгон мөчийг одоо үзэгчтэй охин харж байна. За ингээд өнөөдрийн Баян наадмын хурдан даагны урлааны өнгөн дээр зээр дааг одоо Өвөр аймгийн бүрцэмээ аймгийн ялдардаж Гунгагийн галт уйжилуулж байгаа Өвөр аймгийн зүүн баялан сумын Сөрөнгийн Батмөрийн одоо хурдан зээр дааг одоо өнгөн дээр одоо гарч харж байна. За өнгөн дээр бор дааг одоо гарлаа үзэгчтэй. За энэ одоо Өвөр аймгийн 9 зүүн сумын сумын алдартай Орогдлын төмөн дэмбэрлэн бор дааг хурдан даагны уралдааныг одоо хөтлөөд одоо гарч байгаа харагдаж байна. 2 дэх 457 дугаартай хэр дааг Өвөр аймгийн бүрцэмээч Санжаа Сөрөнгийн Мягмар дэржи одоо хурдан хээр дааг одоо гарч байгаа харагдаж байна. За ингээд Монгол улсын авраг мачтын цолны Мелалгой наадмын хурдан их насны даагны уралдаан бас нэлээд ширүүхэн одоо эхэлж байгаа харагдаж байна. За өнгөн дээр Өвөр аймгийн 9 зүүн сумын аймгийн начин төмөн дэмбэрлэн Орогдлын төмөн дэмбэрлэн бор дааг одоо оршиж байгаа. 2 дээр 457 дугаартаас бүрцэмээс Санжаа Сөрөнгийн Мягмар дэржи одоо хурдан хээр дааг одоо ороод ирсэн. За мөн одоо хөтөж уралдаас Өвөр аймгийн бүрцэмээс Сөрөнгийн Батмөрийн зээр дааг нэг 5-6-гийн бөөрөн дээр одоо орж байгаа харагдаж байна. За арын даагнууд одоо орж ирсэн. Гар дээр одоо энэ 114 дугаартай задгаа дэлтэй хонгор дааг. За энэ одоо Өвөр аймгийн Санцмэж Доржигийн Чинбатын одоо хурдан хонгор дааг байна. 3 дугаартай хонгор бор дааг өнөөдрийн Баян наадмын хурдан даагны уралдааны өнгөний даагнуудаар одоо орж ирсэн. Төв аймгийн Дэлгэр хаан сумын яач Мягмарын бүрэг дэшин одоо хурдан бор дааг одоо манай зурлаачийн дуранд харагдаад өнгөрлөө. За ингээд арын даагнуудыг одоо дахиад одоо харуулж байна. Ар дээр одоо олон одоо хурц хурдан даагнууд одоо урагшилж байгаа шүү үзэгчтэй. За Өвөр аймгийн 9 зүүн сумын Сөрөнгийн Батмөрийн зээрд хойшилсан марж байна. За араас 171 дугаартай хул дааг одоо зүслээдээ үзэгчтэй. За тэр одоо Дундгой аймгийн Дэлгэр Эрдэнэтлаа сумын Цэрэн жамцын одоо хурдан хул даагаа. За одоо Дугур хүүгийн гал бодрах гэж уяач одоо уяас орнд харуулж уйжуулж байгаа. За ингээд өнгөний хул даагны ард дээр их одоо даагнуудыг харж байна. Наалт дээр нь 67 дугаартай 97 дугаартай хэрэг Өвөр аймгийн бүрцэмэж өнөр жаргалын өсгөрөөдөн одоо хурдан даагадаа гарч ирсэн байна. За хамгийн цаатлаар 109 дугаартай урдааны замцсан зээр дааг одоо гарсан байна. Өвөр аймгийн Баян өндөрсөн Баатрийн Үлзий хотод одоо хурдан зээр дааг энэ дөрвөн даагны ард дээр одоо гарч ирсэн бол нойвор мэдэгдэхгүй бор дааг Өвөр аймгийн Санцмын уяач Болоожин дэржин одоо хурдан бор дааг одоо гараад ирсэн. За энэ дөрвөн дааг бол одоо өнгөний одоо хурдан даагны ард дээр одоо хурдан даагныг одоо орлож байгаа хөдөлж одоо орлож байгаа даагийг одоо даагны ард дээр одоо зүтгэж байгаа дааг нь өчөө үзэгчтэй. За ингээд одоо Өвөр аймгийн Баян өндөрсөн бөмбөгийн 1-р Монгол улсын авраг малчин за Ням зов инхтэй нарын одоо солны Мелалгой наадмын өргөнд болж байна. За энэ дөрвөн даагны наатлаасаа 2 тулд 97 дугаартай хэр дааг одоо оршилж байгаа. За тэр одоо Өвөр аймгийн бүрцэмээ өнөр жаргалын өсгөрөөдөн одоо хурдан дааг маа. За Болоожин дэржин одоо хурдан борд Өвөр аймгийн Санцын Болоожин дэржин одоо бор дааг. За цаатлын одоо хурдан зээр дааг бол Өвөр аймгийн Баян өндөрсөн яаш Баатрийн Үзий болтын одоо хурдан зээр дааг гэсэн. За энэ дөрвөн дааг бол одоо 2 3 4 5 дээр одоо оршилж байгаа дөрвөн дааг юм аа үзэгчтэй. Ингээд дөрвөн дааг бол одоо 3 4 2 3 4 5 дээр одоо оршилж байгаа. За ингээд өнгөний хул дааг бол одоо гараа авчихсан. За араас одоо сартай зээр дааг одоо орж ирлээ. Өвөр аймгийн зүүн баялан сумын Төмөр хатрын Төмөн дэлгэрийн одоо хурдан зээр дааг одоо 2 дээр одоо ороод ирсэн араас нэвтүүлээд за цаартлын Өвөр аймгийн Санцмын байж Болоожин дэржи одоо хурдан бор дааг одоо оршиж байгаа. За ингээд хурдан даагны уралдааныг 171 дугаартай уралдаан Дундгой аймгийн Эрдэнэтлаа сумын уяач Цэрэн хэмжээний одоо хурдан хул дааг одоо хөтлөөд одоо урагшилсан байгаа. Дугур хүүгийн гал бодрах гэж одоо уяас оргон тааруулан өжирлүүлж байгаа. За сартай зааг Өвөр аймгийн зүүн баялан сумын Төмөр хатрын Төмөн дэлгэрийн одоо хурдан сартай зээр дааг 2 руу ороод ирсэн. За 3 дээр Өвөр аймгийн Санцмын Болоожин дэржин бор дааг гэсэн. За ингээд энэ даагнууд бол одоо арын даагнуудаас итгээд одоо хол салж байгаа. За сартай зээр дааг 2 руу нэлээд шуруухан шовтхон одоо орж ирсэндээ. За ингээд хурдан даагны уралдааныг хөдөлж урлаж байгаа хул даагийг одоо манай зурлаач одоо харуулах гэж байна. За ингээд Дундгой аймгийн Эрдэнэтлаа сумын уяа Цэрэн жимцэн одоо хурдан хул даагийг за сумын алдарт уяач Дугур хүүгийн гал бодрох одоо үйсэн отхон төгс гэдэг хүү унтсан. За Монгол улсын авраг мачтын цолны Мелалгой наадмын хурдан даагны уралдааныг хөтөөд арын даагнуусаа нэлээд одоо холцсон урагшилж байгаа. За өнөөдрийн Баян наадамд өнгө авч уралдаж төрүүлэн одоо тодорхойлж байгаа шиг байна. За ингээд одоо нэг 10 адны бөөрөн дээр гарч орлоо аралцтал урдаа урагшилсаргаад үзүүрийн даагнуудыг одоо зүсч гараад ингээд өнгөн дээр гараад за ингээд одоо улам одоо холдож байгаа дааг бол Дундгой аймгийн Эрдэнэтлаа сумын Цэрэн жимцэн хул даагаа. За ингээд Дугур хүүгийн гал бодрах гэдэг одоо уяас ойлгон тааруулсан отхон төгс гэдэг хөө үндсэн өнөөдөр Монгол улсын авраг мачтын цолны Мелалгой наадмын хурдан даагны уралдааныг хөтөөд бариад орж иж байна. Ингээд Монгол улсын авраг малчин Долгосрынгийн Ням зов за Монгол
Монгол Улсын аварга малчин Дондгийн Инхтиа нарын Монгол Улсын аварга малчин цолны медаль баяр наадмын хурдан дагны уралдаан Дундгомгийн Эрдэнэ сумьяж цэрэн зэмцэн хулдаа хол тасархаа төрүүлэн орж иж байгаа торгоо бишиг одоо үзэгч та охин одоо харж байна. За 2-3-ын даг одоо ойрхон байгаа да. 2 дээр Өвөр хангамгийн зүүн баялаа сумьяж Төмөр Баатарын Төмөн дэлгэрийн зээр даг одоо ордож Өвөр хангаан сумтын болоочин дэржин одоо хурдан бордог айргийн 3 одоо ордож байна. За ингээд одоо 3 удаа ордуулж байна. За арын дагнуудын байр бол одоо өөрчлөгдсөн баг. Араас бол мэдээж бас олон дагнууд бас хурдан одоо орж иж ирсэн. За хонгор даг одоо ирсэн. Энэ Төв аймгийн Дэлгэр хаан сумж Хурцан Бадам хандаа хонгор даг айргийн 4 одоо хордолж харагдаж байна. За усад одоо гарааны эхний 10 дотор одоо хурдлаад байсан Өвөр хангамгийн Баян өндөр сүмийн үеэс Баатарын үлзий хотын сартай зэр даг. За арайн 3 дагны хөнгөн дээр за ингээд сурхаа дээр төрүүлж гисэх юм бол 5 одоо ордлно. За ингээд Өвөр хангамгийн Баян өндөр сүмийн үеэс Баатарын үлзий хотын хонгор сартай халзан даг айргийн 5 одоо ордолж 7 дээр Өвөр хангамгийн бүр цөмөж өнөр жаргалын өсгөрөдийн одоо хурдан хайрдаг гарсан цагаас өнгөрсөн 7 одоо 6 одоо ордлоо. За 7 дээр Өвөр хангамгийн зүүн баялын сүмээ Сүрэнгийн Төмрийн одоо хурдан зэр даг одоо ордлоо. За Өвөр хангамгийн аймаг алдралаас Гунгагийн галт уяа солон заруулдаг 8 дээр Өвөр хангамгийн бүр цэвэр Санжаагийн Сүрэнгийн Мөдөрч сартай зэр дагаад орж иж байна. За ингээд 5 хүнд хурдан даагны уралдааны хүргэлээ. Даагнуудын цолыг дуудаж бай шагнал гардуулах үйл ажиллагаа эхэлж байна. За ингээд Өвөр ханган аймгийн Баян өндөр сүмийн улсын аварга малчин Нямзав Инхтиа нарын улсын аварга малчин цолны медаль баяр наадмын даагны уралдаан бас үзүүчдээ өргөн дэлгэр сайхан болсон. Ингээд төрөө даагийг мөн л одоос төмрүүлэг мотоциклээр байж эзэн хүнд одоос гардуулан өгч баяр хүргэсэн. За ингээд 2 3 4 5 одоо орлсон даагнуудыг мөн адуугаар одоо байлсан байгаа гэдгийг хэлгээд таатай байна. За ингээд одоо хурдан даагны одоо шанц төлгүүдийн уралдаан төрөөж айрагдаж дасрын өмнө амд татуулан солиулсан одоо сурцурдан үлгүүдийг бай шагнал эзэн хүмүүст нь баяр хүргэж шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ. Би энэ хоёрын хүүхдийн Нямзын хамгийн том ах нь. Инхтиа бол миний бэр. Өнөөдөр наадам бол одоо маш сайхан янзын гоё дэлгэр сайхан ийм гоё наадам боллоо гэж бодож байна. Ард түмний сэтгэл тийм байгаа бах те. Сайхан бөгчүүд ирлээ, сайхан мордууд ирлээ, нутгийн зон олон сугалрлаа. Ийм л гоё сайхан наадам боллоо доо. За миний хоёр дөө мал сүргээ улам сайн өсгөж мал сүргийнхээ төлөө одоо баяг чарамад ажилтдаг юм чинь энийг эрчимжүүлээд залуу боловсон энэ малчтаа сургаад энэ сайхан өөрийнхөө араа сайхан улсын аварга малчтууд төрүүлээсэй гэж бодож явдаг юм аа. За Өвөр ханган аймгийн Баян өндөр сүмийн бөмбөгийн 1-р Монгол улсын аварга малчин Толгосрынгийн Нямзав Монгол улсын аварга малчин Дондгийн Инхтиа нарын Монгол улсын аварга малчин цолны медаль баяр наадмын үеэр за цолтой бөхчүүдийн барилдаан зохион байгуулагдсанаас гадна за өсвөрийн барилдаан зохион байгуулагдсан. За өсвөрийн өмснөхийн барилдаан 2 насны ангиллаар одоо зохион байгуулагдсан. За 10-аас 13 нас, за 14-өөс 16 насны ангиллаар одоо зохион байгуулагдсан байгаа. За ингээд 10-аас 13 насны өнцнөхийн барилдаан мөн л одоо үзүүштэй өргөн дэлгэр одоо зохион байгуулагдаж нийтдээ 53 бөхчүүд өссөн өнөөдрийн өсвөрийн өнцнөхийн барилдаанд бас барилдсан байгаа. За газар газраас хүрэлцэн ирсэн морь уралдаанч хүүхдүүд за мөн одоос энэ наадмыг зорин зодоглож ирэхээр хүрэлцэн ирсэн сумдын төлөөллүүд мөн одоос Өвөр ханган аймгийн 10 хэр хотноо бүхий спортоор хичээлдэг сумдуудаа бас 10 жилийнхаа сургуульд одоо бүхий спортоор хичээлдэг олон одоо шилдэг залуу хөгжтөнгүүд маань Монгол улсын аварга малчдын цолны медаль баяр наадмын үндэснийхэн барилдааныг зорин ирж барилдсан юм аа. За ингээд 10-аас 13 насны өсвөрийн үндэснийхэн барилдаан бас үзүүштэй өргөн дэлгэр болж хөндөрлөхөд за төрөө бөхөөр Өвөр ханган аймгийн Баян өндөр сүм яриад Зинамедрийн буян аравчих өсвөрийн бүх төрүүлсэн бол за Батамгалангийн Нэргүү-Батар гэсэн өсвөрийн бүх үзүүрсэн амжилтыг үзүүлсэн байгаа. За мөн одоо их шүүхт ус хуран барилдааныг
шалгарсан бөхчүүд маань бас шалгаран үйлдсэн байгаа. За ингээд өсвөрийн бүхий барилдааныг Монгол Улсын аварга малчдын ахвалах Дондгийн Ганбаатар гэж одоо Өвөрнг аймгийн хөгжим драмын театрт олон жил одоо өргөдөлтөд ажилласан Монгол Улсын гавь жижигсэн Дондгийн Ганбаатарын гэр бүл маань одоо бас ивент итгэж зохион байгуулсан юм аа. За ингээд 10-аас 13 насны өсвөрийн үндэсний бүхий барилдаан төрүүж үзүүрлэж их шүүгт одоо шалгарсан бөхчүүдийн бай шагналыг гардуулан өгч байна. Одоо мөнгөний шагналаар одоо шагналыг одоо гардуулан өгч баяр хүргэж байгаа маа. За харин одоо Монгол Улсын аварга малчин Ням зав Монгол Улсын аварга малчин Инхтяны цолны мэлал гоё наадмын 14-өөс 16 насны одоо өсвөрийн үндэсний бүхий барилдаан үнэхээр галтай зөгтой хиймэртэй. За үзэгч олон өмнөг суудлаас нь үзүүлсэн ийм одоо барилдаан дүүрэн үнэсэн. За энэхүү одоо барилдаанд бас нутаг нутгийн олон бөхчүүд одоо хүрэлцэн ирсэн байлаа. Өвөрнг аймгийн сумдуудаас гадна Төв аймгийн сумдууд, Дундгой аймгийн сумдууд өсвөрийн бөхчүүд одоо хүрэлцэн ирсэн. За энэ цаг үед одоо өсвөр үндэсний бүх улам за чөлөө төх, жудоо бөх, саамб гэдэг одоо бас олон төрлийн бүхий спортоор хичээлдэг өсвөрийн залуу бөхчүүд бас өнөөдрийн одоо 14-өөс 16 насны үндэсний бүхий барилдаанд бас барилцсан. За эдгээр бөхчүүд бол бас аймгийн аварга шалруулах одоо үндэсний бүхий тэмцээн, за саамжуудаа чөлөөтийн тэмцээнүүдээс амжилттай оролцож шагналд байрыг шалгардаг, улсын аварга шалруулах тэмцээнд амжилттай барилдаг ийм одоо шилдэг одоо залуу бөхчдүүд маань бас барилцсан байгаа. За ингээд эхнээсээ энэ тэмцээхэн өрсөлдөөнтэй болсон үзэгч олон төмнийг одоо судлаас нь үлдүүлсэн өсвөрийн үндэсний бүхий барилдаан өндөрлөгөд за төрөө бөхөөр өсвөрийн бүхий мэгзмийн эрдэнэхүү за үзүүрхээр бүр цөмийн одоо бэлэгтийн очир за ингээд их шүүгт бол заахны инкватор Цолон баярын Хишиг Баатар гэсэн одоо өсвөрийн бөхчүүд одоо шалгарсан амжилтыг үзүүлсэн юм аа. Ингээд өсвөрийн бүхий барилдаанд амжилттай барилдаж төрөөж үзүүрлэж их шүүгт одоо шалгарсан бөхчүүдийн бай шагналыг Монгол Улсын гавьяа жүжигчин Дондгийн Ганбаатарын гэр бүл одоо ивент итгэж за ингээд одоо өсвөрийн бөхчүүдийн барилдаанд амжилттай барилдсан бөхчүүдийн бай шагналыг гардуулан өгч цаашдынх нь уралдаан тэмцээн наадамд нь амжилтыг хүсэн ирсэн юм аа. Одон залгсан олон өрнөх хөл доороо Эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ өргөн барьж байгаа Өвөрнг аймгийн Баян өндөр сүмийн Бөмбөгийн 1-р Монгол Улсын аварга малчин Толгосрынгийн Ням зав, за Монгол Улсын аварга малчин Дондгийн Инхтя нарын Улсын аварга малчин цолны мэлал баяр наадам олон одоо үйл ажиллагаатай өргөн дэлгэр үргэлжлэж байсан юм аа. За ингээд Улсын аварга малчдын цолны мэлал баяр наадмын үндэсний бүхий барилдаан өргөн дэлгэр үзүүчтэй олон сайхан барилдаануудаар дүүрэн болж өндөрлсөн. За үндэсний бүхий барилдаанд Монгол Улсын начин сангисран Монгол Улсын начин Товчин Сүмбэ тэргүүтээ Улас аймгийн цолтой болон залуу хүчтэнгүүд за сумын цолтой бөхчүүд одоо оролцсон одоо барилдаан болсон байгаа. За үндэсний бүхий барилдаан эхнээсээ эндийн зөвх үрзэлдөөнтэй нэгийн даваанаас олон сайхан барилдаануудад дүүрэн үнсэн. За энд одоо аймгийн цолтой олон бөхчүүд барилцаас гадна сумын цолтой бөхчүүд бас нэлээ олон байлаа. За энэ цаг үед Сумар нутгийнхаа баяр наадам төрүүж үзүүрлэж сумын цол хүртсэн аймгийн цолнууд ойрхон за үндэсний бүхий спортоор хичээлж байгаа аймаг сумынхаа нэр хүндийг одоо өргөж байгаа олон одоо сумын цолтонгууд барилцсан нь за аймгийн цолтонгуудтайгаа хоёрын давнаас эхэлж оноолтоор таарж үзүүчтэй олон сайхан барилдаануудаар дүүрэн үндэсний бүхий барилдаан өгсөн юм аа. За ингээд эхнээсээ эндийн зөвх хөрсөлдөөнтэй даваа болон одоо бас чанартай өгөө аваатай үндэсний бүхий барилдааны их шүүгт за Өвөрнг аймгийн Тараг Цэмэриат Монгол Улсын начин Сангисрам за Өвөрнг аймгийн Баян өндөр Цэмэриат Монгол Улсын начин Товчин Сүмбэ за Өвөрнг аймгийн Бүр Цэмэ харьяат аймгийн Арслан Сандаг дэржин Галан зогт за Өвөрнг аймгийн Бүр Цэмэ харьяат аймгийн начин Гомдо дэржин Хөрөвдөрж гэсэн одоо бөхчүүд бас шалгарн үлдсэн байгаа. Шүгээн дөрвөн барилдаа бас үзүүштэй сайхан болж за энэ барилдааны төрөө үзүр болоос алтахаар за Монгол Улсын начин Сангисрам Монгол Улсын начин Товчин Сүмбэ нар үлдсэн. За ингээд хоёр бүхий барилдаанд Өвөрнг аймгийн Баян өндөр сүмийн угуул за их нутгийн буян групп их Монголын хүчтэн дэвжээний бүх Монгол Улсын начин төр хотын Товчин Сүмбэ төрүүлж за Өвөрнг аймгийн Тараг Цэмийн угуул Макс Хөрөв Өвөрнг аймгийн цагдаагийн газрын бүх Монгол Улсын начин Батмөгийн Сангисрам үзүүлсэн юм аа. За их шүүгт Өвөрнг аймгийн Бүр Цэмийн аймгийн Арслан Сандаг дэржин Галан зогт Өвөрнг аймгийн Бүр Цэмийн харьяат аймгийн начин Гомдо дэржин Хөрөвдөрж нар одоо шалгарсан амжилтыг үзүүлсэн юм аа. За ингээд төрүүж үзүүрлэж их шүүгт одоо шалгарсан бөхчүүдийн бай шагналыг за Монгол Улсын аварга малчин
Долоосрынгийн Нямзав, Монгол Улсын аварга малчин Дондгийн Хинхтвя нар болон за түүний төрөл төрөсөд ах トゥ нар тэгээд Баяр наадмын зохион байгуулагчдын зүгээс гардуулан өгч баяр хүргэсэн. Ингээд өргөмжлөл медаль мөнгөний шагналуудаар хэмжиж урамшуулсан. За мөн одоо дунд шүүгтүүдээр шалгарсан бөхчүүдийг бас байж шагнасан байгаа. Нэг давсан бөхчүүдэд одоо бас байны давааны одоо урамшуул өгсөн байгаа гэдэг аргагүй одоо үндэсний спортыг үндэсний өвгийг дэмжсэн. За өнөөдрийн одоо барилдалтынхаар хүрэлцэн ирсэн бөхчүүддээ уран дөм өгсөн шагнал урамшуул өндөртэй ийм сайхан барилдаан бол Монгол Улсын аварга малчдын цолны медалах Баяр наадмын барилдаан байлаа. За ингээд төрүүж үзүүрлэж их шүүг шалгарсан бөхчүүдийн байшиглалыг гардуулан өгч баяр хүргэлээ. Өнөөдөр Монгол Улсын аварга малчтайхаа цолны наадамд баяр сайхан барилдлаа. Наадмын сэтгэл байгаа байхгүй юу? За ингээд улсын аварга малч болсон ахыгаа энэ сайхан баяр наадамд ирээд төрүүлсэндээ баяртай байна. Тэгээд одоо нэг нутгийн ахын дүүс байгаамаа бид нар. За тэгээд наадамч олондоо хоёр улсын аваргатаа сайхан ирүүлэг билгүй тий. За тэгээд энэ Төмөн сэргийнхаа үр шимийг хүртэж ийм сайхан амжилтанд хүрсэн ах ах хоёртой баяр хүргэе. Мөн ахын дүүст нь бас баяр хүргэе. Тэгээд одоо Монголын мал улам их өсөж үржиж ах их хоёр маань цаашаа одоо улсын гавьяат малчийн хөлбөрийн баатар болох болтугай. Тэгээд энэ найран дэрсэн төмөн олон одоо тэгээд хэрүүлэх ад жаргалтай байх болтугай гэж хүсье. Одоо эрхэм сайхан аав ээжээ улсын аваргын наадам бас өргөн дэлгэр боллоо. Баяр наадмын сэтгэлээ бодохгүй юу? За өнөөдөр яг аав ээжийн минь сайхан наадам сайхан болж өндөрлөлөө. Жохон зохион байгуулалт талаар зөндөөл явуулаа. За тэгээд аав ээж хоёртоо улсын хошоо аварга малчин болох болтугай гэж хүссэн зүйл байна. За хөрөлцөн ирсэн тэгээд нийт Монголын хаар томондоо маш их баярлалаа. Дөрвөн аймгаа сайхан олон сайхан мөрдөрж уралдлаа. Сайхан бодлоогүй сайхан төхөөрөмжнөөс ороо сайхан хэрэгцгээе. Маш их баяртай байна. За тэгээд нутгийн хоолндоо хөрөлцөн ирсэн ах トゥ нарт таандаж өглөө. За нийт хөрөлцөн ирсэн аав ээж бол ах хамаатан сад ах トゥ найз нөхөд болгон бүх хүмүүстээ баярлалаа. Маш их баярлалаа гэж хэлээ даа. За Өөр ханга аймгийн Баян өндөр сүмийн ариат Монгол Улсын аварга малчин Долоосрынгийн Нямзав, Монгол Улсын аварга малчин Дондгийн Хинхтвя нарын улсын аварга малчин цолны медаль баяр наадам үнэхээр өргөн дэлгэр одоо олон хүмүүс одоо хүрэлцэн ирсэн ийм одоо сайхан наадам боллоо. Нар хурд гişэрсэн. За тэгээ ирсэн зочид гиждийг өргөө цагаан гэртээ урьж мөн одоо наадмын талбай дээр ундаал цайлж хайрыг сүү цагаан эдээгээр одоо бас дайлж хоол ундаар бас ундаасан ийм одоо сүндэтгэлийн олон сайхан одоо үүлээр за ийм одоо бас баяр багталтайгаар одоо улсын аварга малчдын маань наадам өргөн дэлгэр болж өндөрлсөн юм аа. Тэгээд үзэгч та бүхэндээ бид бүхэн энэ удаагийн баяр наадмын нэвтрүүлгээрээ Өөр ханга аймгийн Баян өндөр сүмийн ариат Монгол Улсын аварга малчин Долоосрынгийн Нямзав, Монгол Улсын аварга малчин Дондгийн Хинхтвя нарын улсын аварга малчин цолны медаль баяр наадмаас бэлтгэсэн нэвтрүүлэг хүргэлээ. За нэвтрүүлгийг бэлтгэхэд бид хүнтэй хамтран ажилласан улсын аварга малчдын гэр бүл төрөл төрөсөд за баяр наадмыг одоо зохион байгуулагч нартаа талархал төвшүүлж сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. За ингээд та бүхэндээ өргөн барьдах баяр наадмын нэвтрүүлгийн маань ээж дугаар энэ төрөд өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.